Тань байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр бид де факто нэвтрүүлгийг Монгол улсын гандан тэгчлэн хийдийн Бат цагаан дуганд дарихийн өргөөнд хийж байна. Өнөөдөр манай зочноор Монголын буддийн шашны төв гандан тэгчлэн хийдийн тэргүүн их хамб 30 дахь хамб Номун хан анги дамбын лаарамб Монгол багш Дулам Аргачаагийн жавзанд орж оролцож байна. Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн 30 дахь хамб Номун хан лаарамб Монгол багш Дүнгийн овогт Дулам Аргачаагийн жавзанд орж дээдсэн хуучнаар Сэцэн хан аймгийн Ёстбэсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Баруун урт хотод 1980 оны 4-р сарын 25-ны өдөр буюу 17-р жарны төмөр бичин жилийн хаврын адаг сарын шинийн 11-ний шар луу өдөр аав Дулам Аргачаа ээж Нанзад нарын 2 дахь хүүхэд болон лагшин мэндэлжээ. Жаал 10 жил хэмээх эрдэмтэн гавж лам түүнд жавзанд орж хэмээх алдрыг хайрлсан. 1991 оны 9-р сарын 25-нд Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдэд шавлан Даш намын гүрд орж Умзад лам Зэсэнгийн жамб нарыг багшид барин хурлын уншлага дэг ёсонд суралцаж эхэлсэн. 1992 онд Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн тэргүүн их хамб лам 28 дахь хамб Номун хан төмрийн дамдын сүрэнгээс гинэн санваар хүртсэн. 1998 оны 8 дугаар сарын 23-нд Брай вүнгийн ширээт Лувсан дам ламаас гэцүүл санваар залж Лувсан дор чимээх алдрыг олсон. 2001 оны 3 дугаар сарын 7-ны буюу хаврын тэргүүн сарын шинийн 13-ны бэлэгт сайн өдөр Жанрайскийн хувилгаан зарилгын ачид дээрхийн гигантэн 14-р далай багшаас гэлэн сахил хүртсэн. 1998 оноос Өмнөд Энэтхэгийн буддын гүн ухааны их сургууль Балдан Брэвийн хийдийн Даш гомон дацанд орж ширээт лам Лувсан дамб нийтийн номын их багш Ёндан жамц Лаарамб жигмэд жамц Лаарамб Лувсан гиндэн зэрэг дээдсийг шүтэн дээдийн номонд суралцсан. Буддын гүн ухааны тийм шалгадын тайлбарын аймгийг судлан дүүргэж Намдэл Равжамб цолыг 2000 онд Парчин домын дамжаа барьж Бэлэг Брамидын аймгийг номын судлан дүүргэж Прачин Равжамб цолыг 2006 онд Төв үзлийн аймгийн номыг судлан дүүргэж Равжамб цолыг 2008 онд Абхи Дамра номыг судлан дүүргэж Зод Равжамб цолыг 2010 онд Номхотголын аймгийн номыг судлан дүүргэж Дүлва Равжамб цолыг 2012 онд тус хамгаалсан. King Tower Apartment Belgus-ийн Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2-т 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6-р ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За манай нэвтрүүлэгт энэ зулын 25-ны сайхан бэлэгдэн бүрэлдэхүүн өдөр оролцож байгаад талархаж байна. Тэгэхээр хоёулаа яриагаа өнөөдрийн гандан тэгчлэн хийд бол Монгол улсын буддийн шашны төв. Монгол улсад их олон хийд байгаа. 2-300 хийд байна гэж ярьж байна. 2-3 мянган лам байна гэж ярьж байна. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаа маань та энийг одоо ингэж өвлөж аваад явж байгаа хүн. Энэ тал дээр та өөрийнхөө одоо өөрийнхөө санал бодол одоо хийж өгнө үү? За баярлалаа бас ярилцах юм боломж олгосон танд болон танай хамт олонд баярлалаа. Өнөөдөр Монгол улсад байгаа нийт сүм хийдүүд, бурхан шашны сүм хийдүүд дээрээс нь бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагт олон байна л да. Тэр дундаа гандан тэгчлэн хийд манай Монголын бурхан шашинтны төв гэдгээр хамгийн түрүүнд бидэнд толгомдож байгаа засах, анхаарах хэрэгтэй ажлууд бол ер нь бидний зорилго нийгмийн сайн сайхны төлөө. Энэ зорж ирж байгаа хүн ирж амжаагүй ч гэсэн сэтгэлээ наашаа бас найдаж наашаа бодож байгаа хүн болгонд бид сайн сайхныг яаж хүртээх вэ гэдэг ийм зорилготой. Гэхдээ дарааллын хувьд эхлээд лам хүн бид өөрсдийн боловсрол, хүний нөөц за энэ тал дээр их онцгой анхаарыг гэж зорж яваа. Энэ хүрээнд өмнө нь бол одоо
дээдс бош Ахмад лам нарын ачаар олон лам нар ихэнх нь энтэх гээд бусад газар ном эрдэм суралцах, боловсролоо дээшлүүлэх юм боломж гарч ирсэн. Миний хувьд тийм боломж бас олдсон хүний нэг. Тэгвэл өнөөдөр яг энэ төдий биш Монголд ер нь цаашид энэ бодлого нь яаж явах юм бэ? Орчин цагийн боловсролтой яаж уялдах юм бэ? Дээрээс нь одоо бид нар 20 гаруй жил энтхгээ сурлаа гэж үзэхэд 20 гаруй жил сурсан хүнээ нийгэмд биж яаж ач тусыг хүргэх юм бэ гэдэг энэ талыг бид илүү боловсронгуй болох дээр ажиллаж байна. Дараагийн нэг чухал зүйл бол Монголд байгаа лам ховрогуудаа бид яаж одоо сургалт хэрэгтэй бол сургалтыг орох, дэмжлэг бодлого хэрэгтэй бол бодлого дээр нь бас чиглүүлж өгөх энэ үргийг бид хүлээж байгаа гэдгээрээ бас ажил явуулж байна. Тэр тусмаа өнөөдөр зулын 25 богд зонх вик дүүчийн өдөр. Энэ өдөр бас энэ ярилцлага болж байгаа гэдгээрээ олон хүмүүнийг болгож байгаа гэдгээр бас их онцлогтой. Энэ өдрүүдэд Монголын нийт бурхан шашны сүм хийдүүд хурал ном хурж нийтийн сайн сайхны төлөө залбирч олон зан үйлийг хийж байдаг та. Нийтийн сайн сайхны төлөө гэдэг бол одоо хүн нийгэм өөрсдөө хүссэн өөрсдөө сайн сайхан амьдрээ харилцсан биеиндээ бие бинийгээ дэмжиж нэгүүлсэнгөө бай хүнлэг бай гэж тэр хүн өөрөө хүсдэг энэ чинь бий болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр одоо бурхны шашин түүний дотор одоо гандан дэгчлэн юу хийж байгаа. За би түрүүнд нэг товчхон дурдлаа. Ер нь бол энэний төлөө тасралтгүй л өгн юм хийж яваа. Жишээлх юм бол сургалтууд явагддаг. Дээрээс нь сургалтуудаас гадна лам нар маань энд тэнд явж таниулах хөдөө орон нутаг болон хот суурин газруудад ажлуудыг бас хийж яваа. Гэхдээ үүнээс илүүтэйгээр бид илүү цаг зарж байгаа нь өөрсдөө бид зэгцрэх. Бид өөрсдөө хүний нөөцөө бэлдэх. Бид бодлогоо тодорхой болгох энэ дээр илүү цаг зарж яваа. Бидэнд цаг хугацаа хүлээхгүй маш хурдан өнгөрдөг гэдгийг бэрхшээл байгаа болохоос биш. Уг нь нэг сүм хийдэд сүсгтэн хүн ирэхэд тэр хүнд их олон юм ойлгомжтой илүү. Дээрээс нь тэндээс дандаа хүн соён гээгэрх, ухаарал авах, амьдралдаа өдөр тутам хэрэглэх юм их аваад явдаг байгаасай. Тийм илүү одоо байгаа л да ихтэй түүнээс илүү тийм болох юмсан гэж бид олон ажлуудыг хийж байна. Гэхдээ энэ нь яг Монгол орны үндсүү болон бүрд байгаа хүсэж байгаа хүн болгонд хүрч чадахгүй л байна. Энэ бол одоо нэг үннээ хэлэхэд энэ дээр тодорхой баг, чадвах, хүний нөөц, санхүү их олон юм бас шаардлагатай л байт юм байна. Мөн гандан тэгшлэн хийд чинь өөрийн нэг FM-тэй, телевизтэй олон түмэн урваас шууд хандаад байдаг нэг тийм тодорхой хэрэгсэлтэй байна тий. Энэ хэрэгслээ яаж цаашаага одоо хэрэглэх ашиглах юм. Яг нь телевизийн үйл бид арай өөр байдлаар нийгэмд хүрэхээр үйл ажиллагааг өөр хүмүүст хариуцуулсан байгаа. FM бол бид үйл ажиллагааг хариуцаад явж байгаа. Энэ дээр бас нэг энэ чиглэлээр бол тодорхой түвшиндэл байгаад байна. Магадгүй нэг хэдэн хүн сонсдог үздэг тийм ээ. Тэгвэл тэрийг илүү олон хүнд хүртээмжтэй болохын тулд энэ төдийгөр бол бид бас чадахгүй. Энийгээ илүү их боловсронгуй, илүү их олон хүний хандлт авахар ийм болох хэрэгтэй болчиход байна л да. Энэ бол ердийн үйл ажиллагаа байнга л явж л байгаа. Тэгэхээр Монгол улс бол үндсэн хуулиараа шашны эрхчлөөтэй орн тийм ээ. Хин юугаа үнэмшнү, бурхнаа шүтнү хамаагүй тийм ёс заншил Чингис хааны үед ч байсан юм байлээ тийм ээ. 7-800 жил. Сая Ромын пап 2 жилийн өмнө Франциск хоёрыг яг энэ тухай ярьсан шүү дээ. Танай орн бол энэ хөх тэнгэрийн дор агуу орн бүх шашныг одоо ингээд бүгдээрингийн жилдэгш байлгаж байсан. Тэр шин загварыг бий болгосон орн энэ төр гэж ярьсан тийм ээ. Тэгээд яг үүнтэй холбоотойгоор бусад шашны үйл ажиллагаа нэлээд идэвхтэй байгаа. Ялангуяа Христосын шашны янз бүрийн салбарууд нь Монголд их тогтмол уулзж байна. Хүмүүсийн сэтгэл санаанд хүрч ажиллаж байна. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө тэрийг дагаад бүр тодорхой мөнгө төгрөгийн хандиваа өгөөд ингээд дагаад яваад ш. Тэгэхээр бурхны шашин Монгол хэл дээр биш бай. Энээс болоод ингээд
энэ ламнаар надад сайн юм уншиж ийн гэж бодож байгаа болохоос тэр засаар хаяа нэг дорж дулмаа гэдэг үг тааруул ойлгож байгаа шүү дээ. Нэр л сонсогдож байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой та ер нь бол ингээд монгол хэл дээр энэ шашны сургаалыгаа бурхан багшийн сургаалыг хүргэнэ гэж бас нэг удаа ярьж ирсэн. Энэ ажил нь хаана ямар төвшөнд явж байна? Монгол хэл дээр уншлагын номыг хөрвүүлж монголоор унших нэг судлагдхуун бидний гарын авалгыг монгол хэл дээр болгох гэдэг ийм олон хэсэгт хуваагдсан ажлууд байна. За монгол хэл дээр хүмүүс уншуулж байгаа номоо ойлгоё гэдэг дээр хоёр ийм зам гарсан. Тэр юу вэ гэхээр бодит амьдрал дээр үгүй монголоор сонсохоор сүсэг төрөхөөсөө төвд болон санскрит тарны үсгээр нь тарны үгэн дээр нь сонсохоор илүү сэтгэлд сүсэг төрөөд байна гэдгийг сүсэгтэй олны дунд хоёр хуваагдж байна. Тийм болохоор ер нь бол монголчуудын бас нэг соёл одоо аядан хурлын зан үйл төвд дээр нь ч байдаг. Одоо тарны үсгэн дээр нь ч байдаг. Тэгэхээр хоёуланг нь авч явъя гэдэг зорилгоор манай гандан дэвшлийн хэд 60-ыг татсан монголоор хурал хордог болсон. За. Монголоор хурал хордог. Монголоор нэг татсан нь тийм. Нэг татсандаа. Монголоор гал тагч байна. Монголоор хурал хорж байна. Тэнд бол олон хүмүүс яг монголоор сонсгомсон гэж хүсч байгаа хүн болгон тэр бол боломж байна. Ирсэн хүмүүсийг монголоор сонсъё гэж хүмүүс зорж ирдэг болсон байгаа. За энэ бол бидний одоо ажил авсны дараа бас нэг одоо хийж байгаа нэг халах миний энэ ажлыг эхэлж байгаа. Эхэлсэн. За дараагийн нэг зүйл нь одоо нийт чиглэсэн олон арга хэмжээ жишээ нь төрийн тахлага бид нар очдог. Тэр үеэрээ одоо сан дадлгыг монголоор уншиж байгаа. Одоо энэ бол бас тэнд очисон хүмүүс ихэнх нь эн чинь сан дээр ийм гарддаг юм байна. Дадлага дээр ийм гарддаг юм байна гэж их баяртайгаар хүлээж авч байгаа хүн ч олон байна. Тэгэхээр энэ ажил бол ингээд зогсолтгүй явагдаж байгаа. Тодорхой үр дүнд хүрсэн бодит одоо гарт баригдах гэдэг бол манай 60-ыг татсан тус морилвол тэр боломж байгаа шүү гэдгийг энд хэлмээр байна. Нэг зүйл дээр бол би тантай санал нэг байна. Юу вэ гэхээр одоо өөр шашинч бай, бусад байгууллагын үйл ажиллагаа ингээд эмгцэгцтэй, идэвхтэй. Бид бол бас төдийлөн тэр түвшинд хүрэхгүй байгаа гэдэг бол үнэн. Энэ одоо ямар ч хүн хэлсэн бэ? Энэ бол яхахгүй бодит тунан энтэй одоо бид бол бидэнд тийм алдаа байгаа. Энийг засаж залруулах хэрэгтэй гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Яаж гэдэг дээр одоо энэ бол гинт нэг удаа гарын алга эргүүлэх тайны биш юм байна. Яг цаг дээр ингээ ажиллаад үцхээр энд хүн хүч хэрэгтэй байна. Өөр нэг зүйл нь жишээ нь би хувьдаа гэхэд хүүхд байхасаа бурхны ном үзээд дараа нь бурхны ном гүн ухаан философиг хичээл заагаад тэр талаар судалгаа хийсэн судлаач л хүн байхгүй юу. Гэтэл одоо захиргааны ажил хийх болж байна. Санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид чинь ингээд чиглэл нь их олон юм руу орё гэхлээр хүн хүч их дутагддаг. Яг тэр чиглэсэн боловсон хүч маань одоо суралцж байна. Бүрэн гарч амжаагүй гэдгээс олон талын байдаг юм байна. Гэхдээ бэрхшээл яриа зүгээр суух биш. Бид бүгд энийг хийх хэрэгтэй, хийж байгаа. Яг ингээд тэр төвшөнд очиагүй байгаа нь бол нэг талаар бидэнд ташуур байгаа. Бид харж байгаа үз. Бид улам хичээх хэрэгтэй байгаа үз гэдэг өөртөө бусдаа энэ бол ташуур болж байдаг. Та 20 оноос хойш 1920 оноос хойш энэ шашныхаа том цол лаарамб гэдэг цовыг авсан хүн ганцхан та байгаа. Тэгээ их олон номыг цээжилж олон шалгалт өгж тэрийг одоо олон зэндаанд өрсөлдөж тэгж авдаг цол юм байлээ. Буюу би юу хэлэх гээд байна гэхээр 20 оноос хойшх энэ манай хөгжлийг явцдаа бид нар ихээхэн ёс заншлаа устгасан. Коммунист үзэл сурталыг дэвтрүүлж их олон 100 сүм хийдэ шатаасан. Тэгээ энэ устгасан энэ үйл явдлууд чинь өөрсдөө бид нар цаг үеэ дагаж саяын та бүхэн ярьсан юмыг уг нь бол өнөөдөр хэрэгжүүлээд явж явах тийм их цаг алдсан үйл явдал болсон гэж ойлгодог. Та тэрнтэй санал нийлэх үү? Санал нийлнэ. Гэтэ энэ дээр нэг тодруулга байгаа нь сүүл төвдөд манай Арангаа аймгаас тийшээ ном үцхээр очисон Сэнгээ гівш бас ларамц цол хамгаалсан байдаг. За арчлаас хойш цаг хугацааны эргэлтээр анхных нь таарсан ларамц цол хамгаалахад түүнээс биш одоо бас өмнө нь бас тийм гарч ирсэн байдаг. Энэний залруулга тодруулах хэлье гэдэг.
дараагийнх нь бол тантай санал нэг байна. Бид чинь нэг тасарсан учраас эргээд тэрийг бий болгоход яг чөлөөтэй өөрсдийнхөө номынхоо ёсны дагуу явуулах боломж хомс байж. Гандын хэд 37 онд хаагдаад, олон хэд хаагдаад 44 онд гандын хэд нэгдсэн, сэргсэн. Гэхдээ 44 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа заавал нэг үр бодлогод таарахгүй бол болтгоо те. Тэрийг дагахгүй бол болохгүй ийм бэрхшээл байж л те. Тэр нь бас өнөөдрийн бид эмгэгцэгцэнд ороход удаад байгаа. Бидний бас цаашаа хүрэхэд хэцүү байгаа олон бэрхшээл бол тэнд холбоотой. Түүхэн бодиттой шалтгаан болсон байж магадгүй гэж харж байгаа. Тэгэхээр шашин бол хүн энгийн хүн болохоор зөвхөн шашин шүтдэг бай, шүтдэггүй бай. Дэлхийд дээр бүх хүмүүс 2 3 үйлдэл дээр өөрөө ирэхгүй шашин руугаа ханддаг юм байна. Хүн ирэх, хүн явах, амьдралдаа чухал үйл явдал болох энэ бүхэнтэй холбоотой. Монголчууд ч гэсэн. За ингээ хүн ирэх. Ийм үед манай одоо бид нар ямар үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл Христосийнхан бол яаж татчих ихтэй зэрэг тэр хүүхдийг угааж байна, баптайз гэж байна, тийм үнээр өгж байна. Энэтэй холбоотой зан үйлийн ямар нэг хийж байгаа юм байгаа юу? Хүүхд төрөхтэй холбоотой, үстайхийн авахтай холбоотой. Одоо байгаа шүү дээ монголчууд бид нийтлэг амьдралдаа зан заншил, амьдралдаа анхаарал авлага болсон хүүхд төрсний дараа хүүхдээ угаадаг тийм ээ. Угаагаад нэр өгдөг. За нэр өгөөд эрэгтэй хүүхд, эмэгтэй хүүхдийг тэгс сундгүй хий нас дээр нь сэвлэгийн нүргээдэг. За энэ бүгд бол одоо бурхан шишний гүн ухаан сав шим ертөнцийн хоорондын уялдаа энэ бүгдийг тооцоод явал тэр хүүхд ирээдүйд амьдрахад амьдралд нь махбод талаасаа дээрэс нь өөрийнх нь одоо төрсөн од гариг тэр талаасаа эерэг байх уу гэдгийг тооцож хийж байгаа ийм зан үйлүүд. Энэ бол Монголын нэг соёл шүү дээ. Төрсөн хүүхдээ аваад хаана очиж болох вэ? Одоогор бол яг нэг газар очдог тийм юм бол бид бий болгож чадаагүй гандын хэдийн хувьд. Гэхдээ манай өмнөх хам ламбаа болон ламнар маань бол бас ёс заншлын өргөө гэж байгуулаад тэндээ тийм хийдэг болъё гэсэн төлөвлөгөө байсан. Одоогор бол монголчууд гэртээ ах トゥ унийхээ хүрээнд хийгээд байгаа. Харин ламаа заалаад идэг. Ямар ч л гэсэн тэр ёс заншлаа хэлж байгаа. За дараагийн нэг юм нь за би хүн явах тухай ярмаар байна. Би Далай ламтай 11 жилийн өмнө 14 онд энтэгт ярилцлага хийсэн. Тэгээ миний тавьсан асуултаас болоод одоо 10 хэдэн жил хүртэл зармаа загинж байгаа хүмүүс байдаг. Алтан хайрцаг нэ гэж яадаг юм бэ? Үнэхээр тэр одоо тэр хүнийг одоо нэгдүгээр алтан хайрцаг гэдгийг маань ойлгохгүй байсан. Би Монголын ойлголтоор асууж байгаа юм чинь. Та энэтэй холбоотой одоо энийг нэг залруулж өгөөч. Энэ яадаг юм? Ямар учиртай юм тэгээд бид нар мэдчихэл байна л хүнээс сурахаар очоод ингээ асуудаг нас нь гүйцээгүй. Энэ юу ямар үйлдэл юм бэ? Жишээ нь Бурхны шинд 10 ухаан байгаа. Их 5, бага 5. Тэгээ тэр дунд 6 гэдэг үл нэг ухаан. Одоо 6 бол одоо математикийн нарийн тооцоол суурилж явж байгаа ийм нэг ухаан. Тэр дунд одоо үхгэсдийн 6 гэж байгаа. Тэгэхээр яг төвд нэрээрээ шинзээ гэдэг байхгүй. Та хэрвээ далаа өгшөөс шинзээ гэж юу вэ гэсэн бол шууд хариулах байсан. Тэгэхээр тэр алтан хайрцаг гэдэг нэр одоо манай ламнар дунд бол одоо нэг монгол лам үхсдийн 6-ыг тайлбарлсан ном зохиохдоо тийм алтан хайрцаг гэдэг нэр өгөөд тэгвэл үхсдийн гэж хэлэхээ цээрлээд монголчууд арай нэг өөр нэрээр одоо кодлж гэх юм уу да. Ийм нэг нэрлжсэн нэр тэр төвдөд болон тэр нийгэмд ашиглагддгүй нэр монголчуудын гаргасан. Тэгээ тэр нэр байсан учраас тэн дээр нэг жоохон нэр томьёоны шинзээ гэдэг. Үхсдийн 6. Тэгэхээр тэн дээр бол одоо таны монголчууд та мэдээд байна л да гэдэг шиг хүн одоо нас нь болж юу болоогүй байна уу? За шалтгаан юу байж юу? Одоо энэ хүнд үлдсэн хүмүүс болон өөртөө холбоотой анхаарах юм юу байх вэ? Эдгээр гэдэг зүйл нь нарийн байдаг. Тэр 6-ын тооцоо юм уу? 6-ын тооцоо. Гэхдээ тэгээд би Далай ламаас асуусан нэг төр байхгүй юу? Гэхдээ одоо энэ хүн чинь нас нь гүйцсэн байна, гүйцээгүй байна гэд тийм сүрхийг мэдчихдэг юм бол амьд байхад нь ер хэлж болдгоо юм уу гэж нэг юм яриа би тэг бас. Яг хөө тэрэн дээр яг гол юмаа та хоёрын яриаг болсон тэрийг би үзээгүй уучлаарай. Сайн мэдэхгүй. Гэхдээ хүнийг амьд байх ч гэсэндээ энэ хүний насны хэмжээ болж байна, болоогүй байна гэдэг тооцоол тэр хүртэл гарцал байдаг. Энэ хүн
насны хэмжээнд барагдаад байна. Настай ч тэгж ярддаг өсөж би өвөө эмээ тэрэ хүүхд тухтай их байсан. Тэгээ тэр хүн насны хэмжээнд жоохон барагдаад байна да. Тэр лам тэглээ харсан тэр шинжүүд нь яг таарад байна. Одоо түүний одоо барагдаад байгааг нь насын уртсахад тийм хэрэгтэй гэсэн байна. Тэр хүн харин гайгүй хийгээд гайгүй болчихлоо гэдэг. Имчилгээний чанартай. Тэр одоо яг бие гэхээсээ илүү хэмэр тэр хүний сүлд дээрээс нь бусад зүйлсийг нь аривжуулж өгдөг. Тэр сүүлийн үед болсон ерөн сүүлийн 20 жилд болж байгаа Монголын зан үйлд нэг нэвтэрч байгаа зүйл бол энэ оршуулгын газар байна л да. Тэр чинь харин нэлээд тийм бурхан шашны ёслолоор одоо нас орсон хүнээ үдээд тийм ээ. Тэгээд энд ном уншаад тэгээд эн чинь бол бас их тодорхой цоошин зүйл. Хуучин тэгдэг байсан шүү дээ. Оршуулгын газар чинь юу вэ? Өөрөөсөө очиж ухаж байгаа л нэг ингэдэг байсан. Энэ үйл дээр ийм том өөрчлөлт гарч ийн л да. Тэгээ энэтэй холбоотой бас ийм үйлдэлүүд хүчтэй бидний амьдралд орох юм бол бид илүү бурхан багштай холбоотой байх юм уу л гэж ойлгоод байдаг. Бид өөрсдөө хийх хэрэггүй хүн хийгээд бэлдээд өгдөг гэдэг талаар илүү тодорхой те. Магадгүй тэнд олон давтамжтай хийгээд байгаа болохоор хүнд илүү амар хялбар болгоцсон ч гэдэм үү тийм байгаа. Гэхдээ энэ бас нэг талаас сөрөг юм дагуулад байвал болохгүй. Жишээ нь сөрөг юм хэтэрхий бизнес руу орчих вэ гэж олон хүнд болгоомжл байдаг юм байна. Дээрэс нь ингээд олон гээ шатараалтай байхлаар хүн айлын сонгох вэ гэхлээр тэр чинь нэг дотор олон сонголтууд байдаг юм байна л да. Тэгэхээр багын сонгох гэхээр арай дутуу болчиход байгаа юм шиг. Эхийн сонгоно гэхээр арай боломж болчихгүй ч юм уу. Тиймэрхүү байдлуудаас бас болгоомжлж байгаа юм их байх юм. Тэгээ ямар ч ч тантай санал нэг байгаа нь бол хүн явах үед тэр зан үйлийг нь үлдсэн хүмүүс хийхдээ яг тэр номонд нь юу гэж заасан байдгийг, ямар зан үйл байдгийг тэрийг аль болохоор өөрсдөө бид судлаад мэдээд тэр даван гүйцээх юм бол бид одоо хийж чадах юм тэр шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ мэдлэгийг иргэдэд залуучуудад хүмүүст хүргэх, тэрийг мэдрэх тэр чиглэлийн ажлууд нэлээд явмаар юм шиг байна. Үнэн байна. Бид нар 2 ч удаа хуралдсан. Одоо яг энэ дээр одоо зүгчиг гэхэд тэр байтугай ингээд яагаад нэгтгэх тавдах гэдэг байгаа юм бэ те. Өөр өдөр гарахаар яадаг юм бэ гэдэг иргэдийн дунд асуулт байдаг. Тэгээ энэ юу н цаашид яах вэ? Энэ дээр яг бид 2 удаа хуралдаад ерөнхий ингээд чиглэлүүдээ гаргаад энэ ч бас тийм олон зуун жилээр явцсан. Дээрээс нь тийм амархан хүний хүнд хэцүү үед хүндж байгаа сэдв учраас хүнд бас тийм эмзэг тусдаг сэдв. Тийм учраас энэ дээр бас бид нэлээд нухацтай байх хэрэгтэй байна. Өөрсдийн зүгээс 2 ч удаа хуралдчаад байгаа. За, тэр шийдвэр гараагүй. Өдөр болгон шийдвэр хэрэгжинэ гэдэг дээр бол бас амаргүй юм их байна. Амаргүй юм байна гэж. Өөр нэг асуулт бас Далай ламаас асуусан. Энэ зарим хүмүүс ч одоо миний муу өдөр гээд 2 дахь өдөр одоо үсээд суухгүй гэж яах шиг. Таны муу өдөр юу вэ гэж би Далай ламаас асуусан. Муу өдөр байдгүй шүү дээ. Өдөр болгон сайхан гэж хэлсэн. Та санал нийлэх үү? Энэ дээр яг та аль өнцгөөс нь асуугаад багшаа юу гэж хариулсан мэдэхгүй байна. Ер нь бол өдөр болгоныг сайн болох арга байдаг. Өдөр болгоныг сайн болох арга. Жишээлх юм бол манай ламын гигний айл төртөл байгаа ш тийм ээ. За тэгэхээр өдөр болгон ер нь бол ингээд 7 хоногор яг түүний одоо час гараг өөхөх гараг гэдэргээд тэр үл байгаа зурхаад байгаа. Гэхдээ 2 дахь өдөр ерөөсөө юм хийж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Тэр өдөр босод өдөртэй харьцуулахад жоохон сөрөг юм байгаад байна. Хэрвээ тэр өдөр хүн нэг чухал юм хийх болвол тэр сөрөг юм бодод тооцож сэрэмжлэгч байдаг юм. Эсвэл нэг дотроо тарин уншигч байдаг юм уу те. Сөрөг юм байна гэдэг бол тодорхой. Жишээлхэд яг байгальд ингээд нэг чигээрээ байдаг, заримдаа дулаараа, заримдаа хүүтрээл, яг солигдонгууд хүмүүс ханаа төрөх гээл тэр те. Тэгэхээр яг тийм хувцаараа хүн зохицуулах юм байдаг шиг өдөр од гаргийн тэр өөрчлөлт тэрийг хүн бас оюун санаагаар, эд юмар, таринаар зохицуулах юм бол байна. Тэгэхээр би энэ сүлд гариг, өөхөх гариг гэдрэг байдаг нь бол гарцаагүй байна. Тэрний нөлөөвөл байдаг юм байна. Гэхдээ тийм байна гэд бүх юмд туушрах нь бас буруу юм байна. Гарцаагүй бид чинь ингээ шахуу ажилдаа яваад тэр өдөр өсөө авах үе тохиож болно. Замд гарах үе гарч болно. Хэрвээ тийм тохиовол
тийм нэг сөрөг юм байдаг нь бол үний юм чинь. Ердөө хүний амьдрал ч гэсэн байдаг шүү дээ. Шашин шүтэг, эс шүтгээс үл хамааран. Тэгвэл тэрэнд ямар өөрчлөлт, ямар арга бодох вэ? Тэр нөлөө яа тооцох вэ гэдэг зүйл байна. Тэгэхээр өдөр болгон сайн гэж багш айлцсантай санал нийлэх үү гэдэг дээр яг та хоёрын ярилцлагыг би яг үзээгүй учраас жишээлбэл юм байдаг шүү дээ. Ингээд хүн ярилцж явах үед яг сэдв агуулгасан явж яг тэрнтэй уялдаад хариулахаар ерөнхий шууд хариулахаас арай өөр байдаг тийм ээ. Үзэж байгаа хүнд бол тийм ээ гэж буухаар. Тэгэхээр бол нэг өдөр муу гэд юу ч хийж болохгүй, муу гэд яг ингэдэг өдөр байхгүй. Бүх өдөр хүн юм хийгвол тэрийг эрэг болох боломжтой учраас өдөр бүхэн сайн гэж баш айлцсан болов гэж би бодож байна. Би яг энэ талаасаа бол өдөр болгонд л сайн. Ер нь тэр цаас суурь энэ цаг од гаргийн байршилдаа байна уу? Эсвэл эрчим хүчний ямар нэгэн энергийн өөрчлөлт байна уу? Яаж тайлбарлаад ийм бурхны од гариг дээрэс нь би 6 бол нарийн судлаагүй ихтэй ингээ багш нараас одоо энд ламнараас өдр ярилцаад харж байхад ном харж байхад од гаригийн өөрчлөлт тэр тохироогоос үүдээд хувь хүнд нөлөөлдөг тэр нөлөөлч нь өөр байгаад шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийн хамтын бүрдэл дээр сайнах яригдаад байна. Жишээлхэд одоо цагаан сарын засал гээл их асуулт гардаг тийм ээ. Дээрээс нь хүн жил орно гээл одоо суудлын өнцгдсэн байна. Тэр бүгд чинь энэ бүгд ингээд од гаригсын өөрчлөлт явагдах болгон тэрний сар юм, сайн юм хоёр, сар юм нь аль дээр яг давхцаад хотолцоод байна. Тэр үед нь хүнд ирдэг нөлөөллийг тооцсон байгаа хэрэг. Зарим юмыг бол одоо орончд дээрээс нь бүр цаашлах юм бол шинэлүү ухаан тэрийг гаргаад ирэндээ. Тэгэхээр лам хүн энэнд зааж өгнө гэдэг чинь зурхаа үзээд шоо хаяад өдөр тэрийг ингээд тодорхойлоод нь шүү дээ. Ийм байна, тийм байна гэдэг. Энэ нь тэгэхээр суурь нь юун дээр голж барьсан онол нь юу байх вэ? Голж барьж байгаа нь тооцоол шүү дээ. Тооцоол. Одоо тоо бодно гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ тооцоог лам нар болгон хийдэг юм уу? Үгүй ээ. Би л хийдгүү. За, энийг сурахад хэцүү баг. Яг хүн цаг хэр зарах одоо бусад номоотой харьцуулахад бол бас тийм хэцүү гэж би бодохгүй байна. Жишээ нь бусад ном гэдэг нь нууц тарины нарийн бясалгал гэдэг ч юм уу те тэдний төвшөнд бол хэцүү. За тэр нууц тарины нарийн бясалгал гэж юу вэ? Яагаад нууц байдгийг? Яагаад тарин байдгийг? За би одоо энд өнөөдөр ингээд ярьж болох төвшин хүртэл ярий те. Нууц юм чинь бас хамаагүй тийш задлж болохгүй. Тэг яг нууц гэдэг нь одоо хүн актер мэдэж болохгүй гэдгээр биш юм байгаа юм. Яагаад нууц гэсэн бэ гэхээр хүн ингээд хэмжээний буюу төвшин тэнд очоогүй байхад сонсоод тэр дагуу оролдоод хэлэх юм бол тэр хүнд сөрөг үр дагавар гарах гэдэг учраас эхэндээ болоогүй байгаа хүмүүст ингээд төвшөндөө хүрх хүртэл нууцлдаг гэсэн утга. За дараа нь би төвшөнд хүрч эхлэе. Тэгээ түүнийг би яг сонсоод тэр дагуу бясалгахад олонний дунд нэг хүн байж болно шүү дээ. Тийм төвшөнд хүрсэн. Тэр хүн бясалгаж явахад олонний дунд мэддэхгүй л бясалгаад байгаа байхгүй юу? Тэгвэл түүнийг бясалгаж явах үедээ бас ил битгий болгоод бай. Ягаад тэндээс чинь болоогүй хүмүүс бас янз бүрийн юмыг өөрөө чадах юм шиг аваад явчих вэ гэдэг нэг юм утга байгаа. Тарин гэдэг нь ердийн сэтгэлгээгээр ердийн төсөөлөөр хийхлээр нарийн утга нь ойлгохдохгүй гол үр дүн гардаггүй учраас ердийн төсөөлөл ердийн байдалтайгаар тэрийг бясалгадаггүй боддггүй учраас тарин гэдэг. Нууц тарин. Тэгэхээр энэ өөрөө жаргасаагааха ийм байгаа. Хүнд гэгэрх хүн муу сэтгэл муу юмас ангижрах тэр л аргыг заасан ном. Хүн болгонд уг нээлттэй. Гэхдээ яагаад нууц гэсэн та шатраалтай тэнд очих төвшөндөө л очичих тэгэл тань. Ганц хараагаад очиж болохгүй гэж. Тийм. Тэгэх юм бол эрсдэлтэй байхгүй. Хутганы үзүр дээр зөвийн бол байхад хэлээрээ долоохтой адилхан. Эвгүй долоо бол хэлээ эсгэж мэднэ. Яг гэгэрнэ гэсэн чи юу гэсэн үг вэ? Муу сэтгэл бүгдийг арилгахыг. Хүн муу сэтгэл байгаль цагт муу сэтгэл ил болоогүй ч гэсэн далд авьяас байдлаар байгаль цагт тэрний нөлөө хаялга байгаад үүдэг. Тэр муу сэтгэл өөрөө ил төрөхгүй болоод ахаа төрөх суур авьяас нь байхгүй болоод ирэхээр хүнд онцгой амгалан, онцгой мэдлэг, онцгой чадварууд ирчдэг юм байна. Тэрийг гэгэрсэн гэж. Та эдэн настай тийм мэдрэмж авсан бай. Би гэгэрээгүй шүү дээ. Гэгэрээгүй тий. Гэгэрэл рүү зорж л яваад л байгаа. Хин бурхан багш чинь хүнийг яг яаж амьдрах вэ? Яаж
одоо буруу сэтгэлгүй байхаа гэдгийг л заадаг багш хүн шүү дээ. Тэгээ тэр багшийнхаа номлолыг л бид нэр ард түмэнд хүргэдэг, бусдаа хүргэдэг хүн шүү гэж Далай Лама хэлж ирсэн. Тэгэхээр бодвол таны ажил ч гэсэн тийм л байгаа тийм ээ. Хүн болгон муу санахгүй, бие биендээ эвтэй найртай байх. Ер нь хүнийг хайрлах тийм ээ. Хулгай хийхгүй, худлаа ярихгүй байх. Энийг хүүхдийг бүр багаас нь тэгж хүмүүжүүлэхэд манай одоо бурханы шашин та бүхэн ямар нөлөө үзүүлж болно гэж боддог вэ? Яаж үзүүлж болно гэж боддог вэ? Яг уу одоо сургуулийн орчинд боловсрал шашин сурталчилж болохгүй гэдэг нэг заалтууд байх шиг байна те. Тэр утгаар бас нэг болохгүй л байна. Гэхдээ монголчуудын бас уламжлалт, соёл, сэтгэлгээ, ондоошил энэ талаас бол бидний өвөг дээдсийн сургаал үг, амьдралын зан заншил, амьдрах аж төрж байгаа байдал, дээрэс нь бидний уламжлалт, баярууд энэ бүгдтэй холбож утга учир философийн хүүхдүүдэд хэлвэл аяында буддийн философиор орхосоор аргагүй. Далай Лама ингэж хэлсэн. Бурхны сургаал гэдэг бол 3 хэсгээс бүрднэ гэж. Гүн ухаан, энэ байгалийн ухаан, 3 дугаар шашин гэж тийм ээ. Тэгээ энэ гүн ухаан, байгалийн ухаан энэ хоёр нь яг орчин үеийн шинжлэх ухаантай зөрөлддөг юм аа. Тийм учраас эднэрийг цуг оруулсан ийм сурах бичиг хийж байгаа. Тэгээд одоо төвдөд хүүхдүүдэд хичээл зааж байгаа гэж тэр тухай сонссон уу? Тийм боломж байх уу? Тэглүү яг энтикэд тэр нэвтэрсэн шүү дээ. Энтикийн сургуулиуд түүнийг хэрэгжүүлсэн. Монголд яг тэр багийн 100% биш л дээ. Гэхдээ нэг хэсгийнх нь боловсруулсан сургалтын хөтөлбөрүүд бас зарим сургуулиуд туршиж байгаа харагддаг. Энэ бол боломжтой. Одоо бид нар нийслэлийн 112 дугаар сургууль гээд байдаг. Тэн дээр бол 60% нь бурхан шашны хичээл үздэг хөтөлбөрийн, 40% нь ерөнхий эрдэм. Энэ бол одоо төрөлцсөн сургууль одоо Монголд анхных нь болоо явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо бид хүүхдэд яг бурхан шашны мэдлэгийг өгөхөөр боломж байна гэдгийг яг бодит жишээ нь болчихгоо. Одоо үүнээс ингээд салбарлаад хүүхдийн сургуулийн хөтөлбөрт сургуулийн хөтөлбөр болдгоо маа гэхэд хүүхд чиглэсэн сургалтууд, гарын авлагууд гарах боломжтой гэдэг бол маш тодорхой харагдаад байна л да. За тэр улааны шашин, шарын шашин гэж байна. Манайхан дотор бас 2 хуваагдсан болтой юм. Зарим нь тэр төвд үдч 2 хуваагдсан байдаг. Тэгээ энэтэй холбоотой та ямар бодолтой байдаг хүн бай? Яг уу хуваагдана гэхээсээ илүүтэй тийм одоо урсгал шүү дээ тий. Нэг улсад ингээд олон хэдийн нэг салбарын хүмүүс боловч одоо дагдаг хүн нөөрч гэдэг юм уу нэг юм байгаад байна да. Тэвэн шиг бурхан бишийн сургаалыг дааж байгаа адилхан боловч яг нэг манлайлагч нэг онцгой хүн гараад тэр хүний тайлсан тайлбар, тэр хүний одоо анхааран авах аргыг дагаад ингээ явсан л 4 хэсэг байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шарын шашин гэдэг бол богд зунхвын айлдвар, бурхан бишийн айлдварыг богд зунхвыг тайлбарласныг дагаад байгаа. Одоо Нямава, Гарчтва, Сажава гэд өөрөөр урсгалууд төвдөд байсан монголч бас байсан. Жишээ нь Монголын эзэн гүрний одоо хаадуудын маань үе төрийн багшаар Гарчтвын лам улааны багш төрийн багшаар залгаж байсан. Сажа буюу Сажа ёсны багш залгаж байсан. Одоо гэх мэтэр юм байдаг. Энэ дээр бол би дотор юу гэж боддог вэ гэхэлэр одоо бурхан бишийн сургаалыг дэлгэрүүлж байгаа нь адилхан. Тэгэхээр энэ актер нэг зөрчилдөөн бол байхгүй байх. Гэхдээ урдын монголчуудын бас олон дундаас сүүлдээ сонголт хийсэн шарын шашны номлолыг дэлгэрүүлэх гэж одоо нэгдэж энэ дээр хичээсэн байдаг юм байна. Тэгээ энэ одоо өнөөдөр хувь хүн бид гэхээс илүү одоо өвд эцсийн маань үед бас энэ сонголт нэлээд хүчтэй явагдсан юм байна. Тэгээ энэ цаа дутуу учир нь одоо богд зунхвын тэр айлдсан айлдвар, тайлбар дээрээс нь ялангуяа нууц тэрний түвшинд очиод ирэхээр тэр гаргалгаа, тэднийх нарийн зарим хүн шарын шашин гэхээр одоо бараг Манжи хаан Монголын номхон болохгүй л оруулсан юм шиг тэг зарим хүн тэгж ярьж байна л да. Гэхдээ хүн юу гэж ярих нь өөрийн одоо эрх шүү дээ. Гэхдээ тэнээр нэг тайлбар хэлэх нь
шарын шин гэдэг богд цонхын одоо бурхан багшийн айл дүрийг тайлаад тэр даваа оршиж байгаа шашин шүү дээ. Тэгвэл богд цонхын тэр тайлсан 18 бот зарим хэвлэлтэнд 19 ч болгоцсон байдаг. Тэр бот номуудыг үзэх юм бол тэнд улс төрийн агуулгатай нэг үндэстэг номхдох гээд байгаа нэг ч юм байхгүй. Тэрэнд бурхан багшийн айл дүрийг судрын буюу нийтийн оюуныг суралцуулах, тарны буюу тодорхой түвшинд хүрсэн ийм бодгалыг суралцуулах тэр арга, дараал, тайлбар, үндэслэл их сурулж маш нарийн байна. За энэ ялгаа юу харуулж байна гэхээр ганц Монголд ч биш дэлхийд даяараа шашны ялгаанууд байна л да. Жишээ исламд бол имамаараа дамжих, шууд дамжих гэх ялгаа хоорондоо бүр сүүлдээ бүр том зөрчилдөөнд орсон тийм шашнууд байна тийм. Манайхаараа тийм байдал биш байх. Ер нь гэх мэтээр бурхан багшийн сургаалыг ярьж байна, гандан тэгчин хийдгээ ярьж. Гэтэл Монголд ийм янз бүрийн юм урсгалууд нь хүртэл байна. Тэгээ хажуугаар нь өөр шашнууд зөндөө бий болж байна. Исламын шашин байна. Тэгэхээр явж энэ бүхнийг ингээд нийлүүлээд ийм ямар нэг хэмжээг нийлүүлэх шиг байх нэг нийгмийг тогтворжуулдаг хүчин зүйл, тайвшруулдаг, ухааруулдаг тийм хүчин зүйл хийх болгохын тулд одоо манай гандан хийд Монгол улсын хамгийн том хийдийн хувьд та энийг тэргүүлж байгаа хамбал амын хувьд ер нь яамаар юм бэ? За шашин хоорондын би энэ дээр нэг хоёр хувааж бодлоо хуваалцъя. Шашин хоорондын гэдэгтэр Монголд олон шашин өмнө байсан, одоо цагт бас хувь найдалгүй болж байгаа гэдгээр бид бол их ойлголцож харилцсан хүндлэлж нэгийгээ хүндэлж таны хэлж байгаа шиг нийгмийн сайн сайхны төлөө бүгд урагшаа хамтдаа явах хэрэгтэй. Түүнээс биш одоо би чи манайх танах гэдэг бол одоо нэг улсын тураг дотор бид байгаа. Тэгэхээр энэ үл чухал гэж харж байна. Энээс бас цаашаа таны хэлж байгаа үр дүн тодорхой хувь нь бол хүчтэй явах байх. За нэг нь бол дийлэнх олон хүн сүсгэлж байдаг буддийн шашин тэр дундаа одоо төв хийд гэдэг утгаараа бид одоо чадлаараа явуулж байгаа ихний зүйл бол энгийн хүмүүс чиглэсэн сургалтууд явуулж байна. Тэгээ энэ сургалтанд сууж байгаа хүмүүсийн ингээл жилээс одоо ганц гандан ид гэхгүй төрийн бус байгууллагууд байна, бусад хийдүүд байна, бурхан шинэ. Тэгэхээр эндээс ингээ харахад судалгаа хийгээд харахад бол энэ сургалтанд суусан хүмүүс илүү амгалантай болоод байна. Илүү тайван болоод байна. Өөрсдөө хэлээд байна. Ингээд асуулга авахар илүү тайван амгалантай болоод байна гэж байгаа энэ аргыг одоо бид түрүүнд нэг битэрийн ярианд дурддсан шиг гандан тэгшлэн гэж пэйж хуудас ч юм уу те эсвэл бурхан шний төрийн бус байгууллагын пэйж хуудсыг ганц дагагч төдий биш тэр долоон буудалд байгаа тэр хотын айл нэг хэсэгт Монгол орны айл нэг хэсэгт байгаа тэр хүнд толохгүй ч гэсэндээ яаж хүрэх вэ гэдэг дээр бас тодорхой бодлого олон хүмүүсийн хамтын хүчин зүтгэл хэрэгтэй юм байна. Энэ ганды дангаараа бас яг амар барахаар ажил биш байна. Хамтдаа хийх хэрэгтэй. Одоо таны одоо хийж байгаа энэ үйл хэрэгүүд бас энэний нэг хэсэг одоо болж ирсэн гэж итгэдэг цаашиж болох хэрэгтэй гэж бас найдаж байгаа. Тэгээ нэг хэсэг гэж одоо бид хоёр ярилцаа сууж байна. Өөр нэг асуулт нь шүү дээ. Монгол улс ингээд 10 дугаар богд Монгол тодорсон байна. Энэ жоохон хөвгөд. Энийг одоо том болсон залуу ам болно нөгөө бурхныхаа ном ёс заншилд сурна танд энэ үүргийг хүртэл түрүүний хамбал ам танах тусгай шийдвэрээр гаргаж ирсэн байл шүү дээ. Энэ процесс яаж явж байна? Яагаад гэвэл энэ хүүхэд ямар хэмжээний оюун санааны удирдагч болох вэ гэдгээс энэ улс орон ямар нэг хэмжээгээр бүс нутаг буддийн шашны хамаарх гэдэг шүү дээ. Яг хүн лимит чинь хүн л хүн шүү дээ. Тийм учраас энэ явц ямар явж байна вэ? Тооцлаарай. Би таныг эвгүй байдалд оруулчих вэ. Гэхдээ би жоохон хөвгт биш, том хөвгтөл гэж боддог. Тооцлаарай. За богдгийн маань 10 дугаар богд маань одоо тодроод одоо ном эрдмэ үзээд одоо урдын богдууд хэрхэн суралцж байсан тэрийг аль болохоор үлгэр болгоод ингэ явж байна. Тэгэхээр үйл явц яаж явж байна гэдэгтэр ерөнхий боловсролын эрдэм, шашны эрдэм хоёр нь яг одоо хослуулж явж байгаа. Энэ дээр бас богдгийн маань аав ээж бас их анхаарал тавьж одоо бидний зүгээс аль чадлаараа ингээл талын олон талаас бас
зүтгэж боловсрал гэдгийг их чухалчилж энэ хосолж явж байна. 112 дугаар сургуультай одоо суралцж байгаа. Тэгээ бүгдийн яг өнөөдрийн байдлаар бол одоо орчуулгын ном шашны талаас ном цээжлэх, орчуулга, түүх энэ талаас бас голлож ерхий боловсрол өөрийнхөө төвшний хичээлээ үзэн явж байгаа. За дээрэс нь бүгдийн ирээдүйд Монгол бурхны шашинд цаашлаад дэлхий тийм ээ Монголын бурхан шашныг төлөөлөх гэдэг энэ олон зүйл бол олон хүнд итгэл, олон хүнд бас хүлээлт байгаа ийм зүйл. Тэгэд энэ бүгдийн ирээдүйд аль болохоор л бид сайхнаар аль болохоор хамгийн одоо алс хамгийн байж болох ирээдүйн том имийг л зорих учиртай. Тэр тусмаа бид тэг зорж тэрний төлөө явхад хамгийн чухал суурь нь бол нэгт одоо бид бүгдийн монголчуудын одоо дээр үеэс хэлснээр нийтийн буян бас чухал байдаг юм байна. За тэгээ буян хураана гэдэг дээр одоо Монголд байгаа хийдүүд одоо энд бас чиглэсэн хурал номоо хурдаг юм байгаа. Өөрний чухал хүчин зүйл бол сургалт, боловсрал чухал байгаа. За сургалт боловсрал дээр яг бид нар улам ингээд ахиулаад тэр байтугай бид одоо шав сургалтын өмнө олон зуун жил Монголд байж ирсэн тэр тогтолцоог хүртэл бий болохоор ажиллаж байгаа. Удахгүй энэ маань одоо бүрэн бий болохоор тэндээ бүгдийгээ маань бас яг одоо вакуумцсан гэдэг шиг тийм ээ. Тийм бурхан шашны орчин цагийн хичээлээ хамт үзэх ийм боломж бас гарна. Түүнээс гадна нэг чухал юм бол бүгдийн номын дамжлага, өвдөс энийг одоо өөрөө хэрэгшээх, залах энэ үйл явц бас их чухал байдаг. Жишээ нь нарийн нандин бурхан шашны өвдөс, дамжлага одоо Монголын бүгдгээс нэг асуудаа гэдэг шиг л тийм төвшөнд бид бас ажиллах хэрэгтэй. Хүрэх хэрэгтэй. Үүнээс гадна нэг зүйл бол бүгдийн маань нас бие төрн цаг хугацаа зогсохгүй явна. Үүний хэрээр бид бүгдийн ирээдүйд Монгол орондоо цаашлаад хүн төрөлхтний сайн сайханд юу хийж болох вэ гэдэг суурийг одооноос тавьж явах хэрэгтэй. Энэ үүрэг бол одоо олон хүнд оногдсон энийг бол гандан тэжлээ хийд одоо яг өнөөдрийн байгаа үүрэг хүлээс надад бас тодорхой хөв оногдсон байгаа. Сая та яриандаа дурдлаа. Одоо өмнөх хамгуу үед 2023 оны 9 сард шүү дээ. Одоо чойрын ном заах хүнээр намайг одоо томилоод чойрын ном заах гүн ухааны гэдэг. Би энтгэхэд байхдаа нэг 13-4 жил бас чойрын ном лам хүмүүс заах хэрэгтэй гэж заадаг байсан. Энд ирээд 2020 оноос эхлээд Монголын өндөр зан үзрийн нэрэнчд Монголын бурхан шашны их сургуультай яг багшилж байсан үедээ чойрын ном зааж байсан. Тэгээ тэнд бас намайг чойрын ном заагийн шийдвэр гараад би тийм шийдвэрээ бариад ингээд очиод бас хичээл эхэлж байсан үе саяхан боловч нэлээд хэдэн жил өнгөрсөн байна. Дээрээс нь одоо бүгдийн Янзан багш гэж бас ийм одоо хүндтэй хариуцлагатай үүрэг байдаг. Тэр бас надад оногдсон юм байгаа. Тийм болохоор би илүү их цаг гаргаж, илүү их сэтгэл гаргаж, илүү их зүтгэл гаргах хэрэгтэй гэж ингэж бодож байдаг. Дээрээс нь гандын хийдийн маань одоо хамгийн л нандин зүйл бүгдийн маань шүү дээ. Монголын бурхан шашинтнууд бүгд л юм байгаа гэж би итгэдэг. Монгол улсын шашны тэргүүн. Ер нь тэргүүн гэснээс энэ шарын шашинд одоо буддын шашинд гэж бас яриад энэ 3 тэргүүнтэй байдаг гэж бид ойлгоод байгаа. Тэр аль зэрэг бодтой юм бэ? Далай лам, Ванчин богд, энэ богд гэж ийм 3 хүн. Энэ ямар ийм бүтцийн хувьд яаж энэ оршин тогтнодог? Тэрийг би одоо яг хүмүүс тэгж ярьж байгааг сонссон. Би нэг бичгэн дээр ч юм уу номон дээрээс үтсэн байхгүй. Тэгээд цаг үедээ бас тэгэл янз бүрээр тайлбарлаад тийм байсан болов. Тэгэхээр би бол одоо тэн дээр нэрийг судалсан байхгүй, номноос үтсэн тийм байхгүй байгаа. Яг нь ер нь бол их үүрэг хүлээж байсан юм байна. Өнгөрсөн түүхийг харахад одоо үеийн одоо далай багш нар за дээрэс нь Монголын богд гигантнууд тухайн цаг үедээ нийгэмд нийтэд их үүрэг хүлээж байсан. Олон ачааг үүрч байсан. Энэ бол гарцаагүй мэн. Түүнээс яг ингээд нэг гурвалжсан нэг бүтцтэй юм шиг те. Тэгэхээр бус шашнаас ялгаад тань энэ бурхны шашинд чинь удирдлагууд энэ хүмүүс чинь том лам нарт энэ хүмүүс чинь дахин төрдөг. Өөр шашин тийм юм байхгүй тийм ээ.
дахин төрөөд энэ яг дахин төрсөн хой дүр нь мөн байна гэдгийг ямар нэг хэмжээгээр энэ хүмүүс чинь баталгаажуулдаг гэж ойлгож байгаа. Зөв. Одоо янз бүрэл байна да. Жишээлхэд дахин төрнө гэдэг дээр одоо ийм үйл явц явагддаг. Хүн ингээд сүүлийн мөчтэй энэ насыг орох гэж явах үед яг би ингээд юм хураагдж байна гэдгийг мэдээд өөрийгөө удирдаад тэгээ удирдах чад одоо энэ биеинд амьсгал бүгд хураагдаад бүх мэдэл оюун санаа хураагдаад сүнсэнд хураагдаад сүнс биенээс гарлаа. Тэр бүгдийг өөрөө ингээд удирдаад яг мэдээд за ингээд зурд буюу завсар энэ хойд нас хоёрын дунд нэг төрөл байх нэт. Тэнд байх үеэ хүртэл мэдээд дараа нь хаан төрхүү гэдгийг мэдээд ингээд төрчлэр нөгөө хүн бүх ой сануун чимээ алдахгүй явж гоод тэрийг мэдээд ирчихэж байгаа болохоор дахиад төрлөө. Тэс одоо бурхан шин ойлголтоор одоо хүн бүгдээрээ өмнө нэг төрөл төрсэн байгаад одоо дараа нэг төрөл төрөөл явж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг дахин төрлөө гэж ялгаагүй төрөөд байгаа боловч хэлэхгүй ирнэ. Энэ дээдс ламнар дээр ягаад хэлж байгаа нөхөр тийм нэг ялгаа байдаг. Энэ номонд альтсан байдаг. За тэгвэл тэрийг хэн баталгаажуулах юм бэ гэдэг асууж штэ. Тэрэн дээр ингээд цаг үед их өөр л байж ирж тэгэхээр ирээдүйд ер нь одоо ч гэсэн манай бидний жаахан байхад стур богд биш одоо тэр хувилгааныг тодруулсан байна гэж энтэхэд очиж ломоцч уу тэр тийм байсан. Тэрийг бол яг тийм сүлийн мөч зурдд байх төрөл авч явах энэ гурван үйл явцыг нь бас ингээд тэгсэн байна гэдгийг батлах эрдэмтэй тийм хэмжээний л хүмүүс ер нь голцоо баталсан байдаг. Тэр нь хэн байх нь бол цаг үед өөр л байж. За хамгийн сүүлийн санаа эсвэл танаас ийм асуулт байна. Чивэл Христосын сүм католик сүмд ялангуяа ямар ч найдваргүй болцсон өвчин эмэг нь одоо ингээд яг өвхөд бэлэн болцсон. Гэтэ амьд байгаа. Тэр хүмүүсийг инэрдэг, хайрладаг, уснаас урахаас нүгэн усны гайгүй байлгаж байгаад хүлдэг ч юм уу. Тим хоспис энэ тэрэг нэртэй тийм газрууд байдаг чивэл тэр шашин ингээд хүмүүс нь хүн хүндээ нөхөр хайртай байх чадлынхаа хэмжээгээр нөгөө хүн туслах ёстой гэж ийм зан үйлийн юм байж болох уу? Эсвэл бол одоо энэ муу төрөлтэй хүн юу гэдэг ингээд хүн хүндээ туслахгүй байх. Энэ тал дээр ер нь яавал бид нар ингээд бие биендээ илүү халамжтай хайртайгаар хүн хүнтэйгээ хандах вэ монголчууд гэдэг дээр та юу хийнэ гэж боддог? Ер нь ямар ажил байна тэр? Гэхдээ тэр хүн яаж амьдрсан, ямар хүн гэдгээс үл хамааран тэр бол одоо сүлийн мөчч вэ хэцүү болсон үед бүгдээрээ л одоо хандах зохистой тэр бол зүйтэй штэ. Тэр хүний төлөө. Шинэ өнөөдөр Монголын одоо бурхан шишний гандад ижлийн үеийн хувьд бол яг тийм байр байгууламж тийм үү тийм байхгүй байгаа. Бусад хийдүүч гэсэн бараг байхгүй байх. Төрийн бус байгууллага заримд нь яа гэм бол тэрийг нарийнсан мэдээл алаа. Гэхдээ номонд ийм байдаг. Жишээлхэд би гэлүүн байна. За гэлүүн хүн нас ахад ирэхээр тэрийг хэн асрах вэ гэдэг зүйл бурхан биш үед гарсан. Тэрний асуултын хариулт нь залуу ламнар ахмад ламнараа асардаг, анхаарал тавьдаг байх нь сахих ёстой зүйлийнх нь нэгэнд орсон байдаг. Тэгэхээр бурхны шашинд ахмад хүнээ залуу хүмүүс хүндэлдэг, асардаг, тэр хүнийг анхаарал тавьдаг гэдэг нь бол байдаг болохоор ганц лам хөнгөлтгөө бурхан бишийн сургаал өөрөө тийм байдаг. Тэгэхээр энэ бүгдэд монголчууд нэг нэгэндээ улам санаа тавиасаа. Монголчууд бидний дээдлж ирсэн энэ шашинд маань ном сургаалт, нэм сургаал байдаг аа гэдгийг бас таны асуултаар дамжуулаад энэ боломжийг ашиглан бас монголчуудаа уриалмаар байна. За сайхан өдөр чухал яриа боллоо. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тань ч гэсэн сайхан бүгдийг хүсье өрөө. Энийг болгож байгаа хүн бүхэнд эрүүл аз жаргал сайхныг хүсье өрөөё. Баярлалаа. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын буддын шашны төв гандан тэгчлийн хийдийн тэргүүн хамб лам 30 дахь хамб номон хаан Лаарам Монгол багш ийм цолтой Дулам Аргачаагийн жавзан дорж оролцлоо. Баярлалаа. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн
цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2-д 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.